хурдан амралтын өдрийн төргийа. Мэд. За, Шандас клубын сонь сайхан юу байна хаа? Тайванд тэгээд тулаачд маань бэлтгэл сургалтаа тогтмол хийгээл явж байна. Сүүлийн 2 тамирчин гадаад тулдсан. 3 сарын 8-нд их хөргөл маань Жингийнхээ Чансааны 5 дахь тамирчинтай тулдсан сайхан ялтай болсон. From the opening round, where he was just able to find a home for the heel of his foot on the side of the head, and there was just all this, just ground control from Hank Ogobataru beating up Jeremy Pakatu, floating over, finding dominant positions, looking for the finish, trying to end the night of Jeremy Pakatu. Hank High-ranked contender from the Philippines, Jeremy Pakatu. 4 сарын 6-нд Даги сүрэн маань Японы Галидатор холбоонд дээд жинтэй орж хүчтэй тамирчлыг бас сайхан ялаад ирлээ. いやここは大将岩倉そこで顎ここでダギースレンがパンチ前蹴り捉えてきました判定3対0ユナニマスデシジョンこのPertex Mongolia-гаар сони юу. Бид хэд маань дэжүүдээ сайхан шинэ бараанууд ирээл тэгэл олон сайхан тамирчтай чанартай бэлтгэл хэрэглэр хангаал байж энэ да. За яг одоо манай хамт олон зэсүүд хүчний 84 дугаар ангийн десант номер клубээр зориулсан ирсэн байна. Өнөөдрийн бид бүхний уулзах зочин маань бол Бат Эрдэнэ гэдэг залуу байгаа. Мутай боксын мэргэжлийн мутай боксоор хамгийн өндөр амжилтуудыг Монгол улсад үзүүлсэн юм залууг зориулсан ирсэн байна. За тэгээд кикбоксing дэлхийн аварга олон улсын хэмжээний мастер Наадан багштай Десант Мамбар клуб рүү орцгоё. Монгол сарны туя Мөнхийн орчлонг гигүүлнэ Дундурч баг дүүрэнч баг Тоо мэд эндэрнэ Зорж ирсэн хүмүүс маань бол Бат Эрдэнэ дүү маань байгаа. Наадам дасгалжуулагч хамтаар байж байна. За тэгээд өнөөдрийг хүртэл гаргасан одоо амжилт бүхний чинь үнэлээд манай одоо хамт олон бэлэгтэй ирсэн байгаа. Хамтнаас бас ингээд бэлтгэлийн бэлий за ингээд дөрвөн бит за ингээд төсний утас за ингээд мэдээж муухай за ингээд түүх гэсэн бодолт байгаа. Наадам дүү өөрөө бас Испанид очиж тийм. За тэгээд. Били Испанийн били. Бараг 18 өмсөв байна. Би жижиг били өмсөв дараа. За намайг Намжилмагийн Бат Эрдэнэ гэдэг. Би Төв аймгийн Баянлаг сумаас гаралтай. Тэгээд бага насндаа хөдөө эмээ өвдөр өсөж торноод тэгээд 10 жилээ Багнуур дөрөвгээд коллежид Төв аймгийн Эрдэнэ суманд 2 жил сураад Төв хотод орж ирсэн. 2012 онд орж ирээд тэрнээс хойш энэ спортоор хичээлээд одоо үдээ зэвхтэй явж байна та. Дэлхийн аваргын төлөө 5 6 удаа өрсөлдөж байгаа. Тэгээд дам мэрэгчлэр тэгээд одоо яг гаргасан амжилт нь хагас мэрэгжлийн дэлхийн аварга тэгээд мэрэгжлийн дэлхийн аварга мэрэгжлийн дэлхийн аваргын Supreme болсон. Тэгээд мэрэгжлийн кикбоксоор ESK International аваргын 3 удаа тоглож 2-т нь аваргуулж тэгээд бүсийг аваад очиж байгаа. Тэгээд Монголдо үндэснийхээ аваргуудын аварга гэдэг энэ бүстэй. Тэгээд хамгийн дөө сүлд 24 онд Конкмер нөгөө Камбож улсын үндэснийхний спортоор үндэснийхний аваргын бүсийг авч ирсэн баха. Тэмцээнд хөл ирэхээр нөгөө зүрхний ачаалттай бэлтгэлүүд ийгдэн штэ. Тэрийг хэр хугацаанаас яаж өгч вэ? Сүүлийн нэг тэмцээнд өгөөжин асалт нэг 14 10 хоногоос энэ зүрхний ажиллах чадвар интервал хийж сүүлийн үед манай Бат Эрдэнэ бол манай гандагдах дүүнер маань сүүлийн 19 оноос хойш тэгээд дүүнер бэлтгэлийн хэлгээд тийм хүчтэй явж байна да. Одоо тэмцээнд орох чинь бэлтгэлийн дээр нөгөө тэмцээнээс тэмцээний хооронд тэр бэлтгэлийн плей хийх хугацаа тий. Мөн бэлтгэлийн плей сэргийлсэн өөрийгөө бэхжүүлсэн асуул сургалт юу хийж байна? Бэлтгэлийн үед гэмтэх бэртэх асуудал зөндөө гарна. Бүр яалч аргагүй нэг гэмтцэн үедээ нөгөө эмчилгээ энэ төр хийлгээл.
дугаар толгой энэ төр сэтрэх нэг энэхэнд шүү дээ. Тэгээд найных хугацаанд нь бэлтгэлээ хийж байгаа л тэгээд л өнгөрдөг. Тулаанаас тулааны хооронд айгүй олон ингээд бэгч димлэх цөмөрж орсоор гат. Ойрхон тэмцээнд ороод идэх болохоор би тэр одоо бэртлэнтлийг эсвэл асар их төвчээрээр даваад энэ эсвэл бүргийн төвөцөх болоо гэж бодож байгаа байхгүй тий. Төвчээрээр л Нөгөө нэг тулааныхаа маргааш энэ нэг амар хүчтэй болчтой шүү дээ. Тэр үеийн үед нь хөлсний увц өмсөд хүчээр айгүй хурдан хүчин алга болчихсон. Тэг тулаанаас олонны орн явсаар гайгүй болчтой л. Хамгийн өмнөд тулаан ямар байсан бэ? Би үн тулаан хятад вэ нэг гээд 8 өний турнамент. Яг финал дээр нь бол бараг л өөрөө суучангаа алдаад хэдхэн секунд байгаа даа гэдэгс гүрийж байгаа л нэг юм хоцсон. Тэгээд хамгийн үн тулаан тэр тулаанд болсон. Нэг орой 3 тулдаад финал дээр нь хамаг нэг хүч чадлаатай юу гэдэг бүх юм аа тийш авах гээд. Шууд залгах явж болохоор гүндэлт. масраг төвчээр асар таван туулж ижил том авалт. Эстрад кэм. Гимтэл цоогын цэрэн дөрж цэрэн дөрж. тийм цэрэн дөрж эмчтэй бас эмч ахтаа бас амар их баярлж байгаа. Тэгээд гимтэж бэрсэн тамирчин болгоныг ирээд дуртай үзүүлээд нөгөө нэг өөрийнхөө хийж чадах бүх хэмжилгээгээ өөрөө тулан хийж өгдөг. Амар сэтгэлтэй нэг ах байгаа. Тэгээд тэр ахтаа цэрэн дөрж ахтаа баярлалаа гэж хэлье. Би одоо цэрэн дөрж ах маань байгаагүй бол баг нэг хөлөө таслуулахар шахуу болж байгаа. Тэгээд сая иргэнээс эргэж бэртлээс эргэж ирж байгаа. Сэтгэлийн хүчээр бас том хүч орж тэгээд сэтгэл зүйн тал дээр одоо тустай дасгал сургалт хийж гэнэ үү эсвэл зөвлөгөө авч эмчнэр танд одоо зөвлөдөг сэтгэл зүйч байна уу эсвэл нөгөө хүүхд насанд олж авсан нөгөө жинхэнэ гудамныхаа юмгаар явж гэнэ үү байгалаар гэдэг шиг. Тийм байгалаараа л баг. Тэгээ яг ганцаархнаа болчихоор чинь эмчид хил усааж ойлгоцгүй болгож яг очиад өрөөндөө очиад халуун жимэн тавьдаг юу гэдэг бүх юм аягаал ганц элбэрдэг юмнээс айгүй ганцаараа явахгүйдэг. Тэгээ нэг олж өгөө нөгөө нэг хятадч байсан, тайландч байсан, уулын оройлоо ч юм уу нэг тэгж айгүй тийм ганцаараа гүйд тэр маань л айгүй бясалгал болдог байсан болоо гэж юу бодлоо. Одоо ч гэсэн Монголдо бас ер нь байнга уул руугаа гүөх нэг тийм нэг сэтгэлтэй. Тамирчин хүний одоо олон давстал сабрах шиг даваад өнөөдрийг хүртэл ингээд өөрөө өөртөө ажиллаад тий ингээд амжилтж байгаа бахархаа сайхан байна. Одоо хамт олонны зорилго бол би биш бидгээ дүрмд орцсон. Хүн тулаанчун гараад ганцаараа тулдж байгаа боловч ард нь бол маш олон хүн байждаг. Дасгалжуулагч, гэр бүл, одоо дотны хүмүүс, дэмждэг хүмүүс. Тэр чиний даван тулсан бүхэн маш олон хүмүүсийн урам зориг хийж бүтээх хэрэг хүчийг өгж байгаа учраас одоо би ч гэсэн тулааны салбарын хүмүүс хараад тэрнээс ус ирч хүч авч байгаа шүү гэдэг ус хэлмээр байна. Тэгээд баяр хүргэмээр байна. Тэгвэл үнэхээр яг нөгөө яг л ор зүрхээрээ явж байгааг бол эснээс л хараад байгаа юм л да. Тэгээд одоо ингээл жишээлбэл манай шингээс ингээл гадагшаа тулдаал явж байгаад цаадуу газар нь тулаан зохион байгуулж байгаа байгууллага нь нөгөө сошиал хандлтын одоо тий Instagram, Face багчийн дандаа асуусан энийг нэмээч гэсэн шаардлага тавиад байгаа байхгүй. Тэгээд зэрэг бид тэр талтай бас сурталчилгаа аяг юмутай байгаад байгаа. Тэгээд ер нь бол тулаан сонирхогчд ялангуяа энэ тамирчтай дэмжиж тэр хаягуудыг сошиал хаягуудыг цааш нь одоо түгээсэй гэж тэрийг дагаасаа гэж бас бодоод юм гадна нэгттэй холбооч гэсэн энэ айгуух сошиалд ачаал бид нар чинь яг тунгаахын хэлээр уртгаа игээл амжилтаа гаргаад яг энэ сошиал гэдэг юм чи одоо сүүлийн асрыг хөгж байгаа бүхэл бүтэн хэцтэй ямар хэдэн тэрбум хүнтэй ард түмэнд очиод Монголын 3 саятай хүн очиод авраг болж байна. Энийг монголчууд бүгд мэдэх хэрэгтэй байхгүй. Тэгээд хоёр маань ч гэсэн бас ингээд бид хэдийгээс манай дүү болон ингээд тулаанч тамирчдыг ингээд дэмжиж ингээд юм нэвтрүүлэг одоо юм сурталчлах, таниулах ийм хийж одоос дотроос маш их баярлж байгаа. Энэ хоёр ахтаа бас баярлалаа гэж хэлмээр байна. Тулааны бэлтгэл хийхэд ч нөгөө хэрэглэл гэдэг юм бас хэрэгтэй байгаа шүү дээ. Тийм одоо мэрэгжлийн чанартай. Тийм. Тэгээд маш хэрэгтэй гэдэг утас хэрэглээс ахвал. Сэтгэлд бас чанартай юм өнгө зүсгэлээ юм хийхдээ сэтгэлд бас үе бэлтгэл хийх хүртэл онтоо сайхан болдог. Тайланд ч одоо тулааныхаа спортоор амар олон зуун жилийн түүхтэй болсон. Тэгэхээр тэр оронд хийж байгаа юм чанартай юм чинь
мэрэгжлийн тамирчид ч гэсэн айгүй чанартай юм л үйлдвэрлээд шиж гарч чанартай юм хүрэж байгаа. Монгол тамирчдыг бас ингээд мэрэгжлийн ээлийн одоо энэ хэрэглэл материалаар ингээд хангаж байгаа та хоёрт бас тамирчдын өмнөөс баярлалаа гэж хэлмээр байна. Энэ яалтчгүй бид нар бол яг энэ хужаа биелэг бол нэг өмсөөл нэг мөшөксгөл задлаа шүү дээ. Энийг бид нэг авцсан байж хаад тамирчтай хэлгээд бас нэг 3 жил хэрэглээ. Наад ч 3 жил хэрэглээ. Энгийн дөө сонирхч хүмүүс бол баг насаараа л хэрэглэх тийм чанартай брэнд байгаа шүү дээ. Гарын аяыг даах чанартай юм хэрэглэнэ гэдэг чинь бас. Тэгээд энэ бүгдийг оруулж ирсэн хоёр ахтаа маш их баярлалаа. Өнөөдөр намайг бас ингэж зөөрш тоож ирсэнтэй. Анх удаага ингэж амар том фейлэг авч баяртай байна. Бид бүхний Fairtex-ийг Монголд одоо оруулж ирэх болсон гол зорилгоудын нэг бол нэгдүгээрт амжилт үзүүлж байгаа тий одоо бэлтгэл сургалт хийж байгаа монгол хүмүүс маань бэрхтлийн төв угаасаа гэдэг үгнээс. Хоёрдугаар итгэлтэйгээр өөрийн одоо тий короны цогцолтуудаа давтаасаа гэдэг одоо ийм зорилтууд байж байгаа. Тийм учраас чанартай хэрэглэл одоо хэрэглэснээр тамирчдын бэлтгэлийн чанарт нөлөөлнө гэж бид үзэж байгаа. Амжилтанд нөлөөлнө гэж үзэж байгаа. Тэгээ та хоёр маань энэ бүхнийг бас ингэж одоо мэдэж одоо бидэнд талархаж хэлж байгаа нь сайхан байна. Нөгөө бурмаарт гэмээр урмаарттай гэдэг шиг бид хоёр бас сайхан сэтгэл дүүрэн байна. Тулаан шинээр сонирхож байгаа мэрэгжилд ингээд дулдахыг хүсэж байгаа тамирчин дүүнэртэй залуучуудад өөрийн зүгээс хэлж ярих зөвлөгөө юу байна даа. Манайд бол ер нь бол жоохон чанга хизээ нэгтрш буцашгүй сэтгэлийн тэнхээтэй байгаарай. Зам дундаа дөндөө амар их унан сэтгэл санаа биеха бэртэл гэмтэл зөндөө болох би юу хийж байгаа юм бэ гэдэг амар их олон бол зөндөө орж ирнэ. Тэр болгондоо хүчтэй байгаарай. Улам цаашаа тэмүүлээрэй л гэж хүсье. Энэ Nissan Bumper гэдэг энэ клубыг одоо тасалжуулагчаар нэлж байгаа олон залуучуудыг бэлдэж байгаа наадам дүүмэнд клубуд бас одоо хамтарч ажиллах хөөгн олон байгууллага замун одоо ганцаараа боо зүрхээрээ одоо чимээгүй хөдөлж байгаа энэ Бат Эрдэнэ дүүмэн бас дэмжиж хамтарч ажиллахыг уриалж байна. Нээлттэй шүү гэж хэлмээр байна. Сайхан яриа өрнүүлсэн хоёр дүүгийнхаа цаашдын аж амьдрал спортын одоо амжилт бүхэнд нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн өрөөё. За баярлалаа. Маш их баярлалаа.